За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өөрчлөлтийн үтжийн хамгийн анхны reaction бичлэгийг сугараа болон хишгээ миний бие хоёр хийж байна. Өнөөдөр болохоор CGI-ийн анимашн бичлэг үзэх байгаа. Тэгээ бичлэгийг бол би бэлдсэн. Бичлэгийг бол би үзсэн байгаа. Хишгээгч болохоор нэг ч үзээгүй. Тэгээд ямар энэ хүнээс сэтгэлзүйч хүнээс яг ямар реакшн гарах нь тэрээс айгүй сонирхолтой, надад сонирхолтой. Та бүхэнд ч сонирхолтой байх гэж найдаж байна. Одоо яг нөгөө сэтгэл зүйч хүний реакшн гэхээр бас айгүй юутай юм шүү тий. Айгүй дарамттай сонсогдож шүү дээ. Тэгээ яг хишгээгээрээ биш яг шууд одоо нэг сэтгэл зүйчийн дүрээр тоглох гэдэг шүү дээ тий. За явчихсан нэг үзээ бичлэгээ үзээ тий. За тэгээ. Нөгөө анимашн эхлэхэд гарч ирсэн, виски доош унжсэн тэр хэсэг гарч ирсэн тий. Тэгж जैन. Тэгээд энэ хүү сая яагаад сая ингэ нөгөө юунд уурлаад шилээ хайчаа тий. Нөгөө нэг бүтэн шилээ гэж хайчлаа штэ. Уг нь бол яг ингээд энэ хамааралтай ер нь уух дуртай хүмүүс ч ер нь нэг шил архиж хайна гэдэг бол бүтнээр нь задлаагүйгээр хайна гэдэг бол айгүй одоо боломжгүй зүйл ахгүй юу? Хайр юм гэж бодохоор тий. Тэгээ сая явж исэн гэдэг яг ингээд нөгөө зөөрмөлцсөн байжгаад за ер нь согтоод зөөрмөлсөн үү тий эсвэл нойрны үрээ зөөрмөлсөн нь бол мэдэхгүй байна. Гэтэ зөөрмөлцсөн байжгаад сая бол яг өөрөө тэр нөгөө одоо загсныхаа уурганд бол цогцлаа шүү дээ тий. Тэгээ уурлангуудаа одоо нөгөө арт баригдсан юм одоо шидчихлээ тий. Тэгээ дараа нь ямартай ч тий хоосон шилээ шидээ. Тэгээ дараа нь дахиад бүтэн шил архийг бол хайчлаа шүү дээ тий. Бас сонирхолтой шүү дээ. Яг ингээд бүтэн шил архи хайчлаа. Харин тий. Тэгэхээр надад бас яг энэ хүн яг бас яг архины хамааралтай муу юм болов биш юм болов гэдэг дээр эргэлзээтэй байна л та. Яг архины хамааралтай хүн бол баг хаяхгүй байхгүй юу? Бараг ингээд нэг усан живж явахтаа хүртэл бараг тий намайг авраач ихээс өөр энэ архигээс аваатгаач гэмээр тий. Нэг хүний түүх сонсч байсан яг ингээд нэг өвлийн цагт ингээд нэг арай гэж нэг шил юм болоод өөртөө хийцэн явж агаад унаад халтраад тэгээ нөгөө шил юм нэг хаагч байгаа байхгүй. Тэгээ уйлсан байгаа байхгүй. Юунд уйлсан бэ гэсэн чинь тэр ганц шил юм хагалсан да. Бүр тэр хайрын юм хагалсан да ингээд насанд хүрсэн эрх уйлж байгаа байхгүй. Тэгэл яг эрэгтэй хүн чинь тэр баргийн юмд уйлдаггүй шүү дээ тий. Уг нь бол яг тийм баг ингээд хэр баргийн юмд уйлахааргүй хаттай байгаа гэдэг шүү дээ. Гэтэл тухайн хүн маань ингээд тэр шил архиа хагалчаад уйлаад байна гэдэг чинь ямар чухал байгаадаа гэж харуулдаг байхгүй юу? Ер нь бол тий. Гэсэн чинь энэ хүн бол яварсан хайчлаа. Бүтэн шилийг бол хайчлаа тий.
За тэгээд яагаад байх нь юу ч гэсэн үргэлжлүүлээд үзье те. Beautiful sight, isn't it? We should open one, shouldn't we? Huh? Why not, huh? A toast to you, huh? God damn, that's nice. Yeah, huh? 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 Ямар ч тач нэг шилэн Iceman гэд гарч ирж байна тийм. Шилэн хүн гарч ирээд нөгөө шидсэн архийг нь вискиг нь буцаад аваад ирлээ. Тэгээд энэ сайхан харагдаж байгаа үсттэй чиний төлөө. Ааха. Сая тэгээд ингээд урсж байгаа ингээд дотор нь урсж байгаа хэсгийг ингээд удаашруулал. Гоё харааллаа шүү дээ. Ааха. Тэгээд сая энэ эхлээд ингээд зочирцсан шүү дээ тий. Гайхаад. Тэгэнгүүтээ яг энэ одоо Iceman чи уу гэд өгсөн чи ууцсан тий. Тэгээд яг би зүгээр энийг сая зүгээр ингээд бодохдоо яг мэдээж амьдрал дээр бол юм бол байхгүй шүү дээ. Амьдрал дээр бол яг ингээд гинт ингээд те шидсэн архийг гинт нэг далаагаас юм уу одоо те нуураас гарч ирэл ингээд өгөхгүй штэ. Зүгээр надад зүгээр төрсэн сэтгэл нь нэг уухгүй гэж шийддэг штэ. Нэг уухгүй гэд те. За энийг би уухгүй гэж шийдэл. За энэ нэг одоо те бэлэр юмнаас болио энэ хар уснаас болио гэж шийддэг. Гэтэл амьдралын хаа нэгтэйгээс юм уу найз нөхөд гарч ирээд юм уу өөрийн эсвэл дотоод хорхоосол юм уу те нэг Iceman тэр юм тэрүүгээр одоо төсөөлөх юм болвол гэж би бодлоо л да. Хин нэг хүн гарч ирээл зууч ачтээ. Зүгээр штэ. Бүх ирчүүд зуудаг штэ. 5 өдөр бол уучлаад хэвэн штэ. Одоо архичуун байхгүй штэ. Тэ соёлтой хэрэглээ болцсон штэ. За чи хизээ юм болцсон юм. Бүгдээрээ л уудаг үсттэй. Гэт одоо хамт олонныхны хин нэг хүн хэлэх юм уу? За эсвэл өөрийгөө дотроосоо өөрийгөө тэгж нэг бодож тэ тэгж одоо нэг уух одоо хорхоослоо тэгж одоо тий өдөөх юм уу за эсвэл нэг өөхшүүлэх юм уу за эсвэл одоо нэг амьдралын ямар нэг хэцүү асуудал гарч ирээд бас яг ингэж тий ууч ачтэй гэдэг одоо яг тэр нөхцөл байдлын болов гэж би зүгээр сая төсөөллөө. Яг нэг тийм нөхцөл байдал эсвэл яг ингээл уруу татдаг хүмүүсийг яг энэ Iceman-ээр илэрхийлээд байгаа юм шиг тий. Тэрээс амьдрал дээр бол яг тэггүй шүү дээ тий ингээл гинт доороос гам гарч ирээл тий. Тэгээ ингээд гол нь нэг харагдах байдал нь нэг сонирхолтой тэг гоё үзэгдэхгүй байгаа байхгүй юу? Надад энэ яг эрэгтэй байгаа шүү дээ энэ засталж байгаа. Энэ эрэгтэйтэй царай адилхан юм шиг. Тийм үү тий. Аха. Гэтэ ямар ч гэсэн нэг тийм үзэмжтэй бол биш байгаа даа. Нэг тийм гоё биш харагдаад байгаа тий. За тэгтээ яаж ч өргөжлүүлээд харъя тий. За тий. Baby, go, huh? Go, huh? Go, huh? Go, huh? Huh? Time! Time, huh? Time!
Yeah, you old fart. Huh? That's you. Huh? Go ahead. Let her rip. Huh? Let her rip. За. Хаха. Чүрийг хэлснээр яг анзаарсан чинь сая Iceman бол яг энэ залуутай адилхан царайтай тий. Яг царайныхаа төрхөн нь бол аягүй адилхан байгаа даа штэ. Төстэй юм байна. Тэгээ сая дахиад ингээд нөгөө яг үзсэн чинь сая дахиад үргэлжлүүлээд ингээд үзчихсэн чинь яг өөр юм шиг. Ингээд амьдралын ямар нэг уруу татж байгаа юм тэр асуудал гэхээс илүүгээр яг өөрийнх нь дотор байгаа яг уух дуртай байгаа тэр хүн юм шиг. Тэр нь яг өөрт нь ингээ харагдаж байгаа тий. Тэгээ агуу нөгөө Iceman гэдэг амар юм нөгөө уух хэрэг агуу юм хэврэг агаад байгаа зү. Яг ингээ уунгуудл ингээл хуруу муруу нуграал. Тий. Тэгээ сүулт ямар тач нөгөө залуу бай цохоод тавсан бүр ингээ хэврэг болж байна. Тий. Тэгсэн ирнэ ингээл архи ингээл вискигээ уух гал ингээл зүтгий. Тий. Тэгснэ чи уу гэлгүй. Тий. Тэгээд догшин болоод байна шүү дээ тий. Догшин болоод тэгснэ хаанаас ч юм дахиад гаргаад ирсэн тий. Гаргаад 3 дахь гаргаж ирж штэ тий. Одоо яг энэ залуугийн хувьд бол 3 дахь харин сая Iceman-ийн хувьд бол 2 дахь штэ тий. Гаргаад ирсэн. Тэгээд уугаач чи гэдэг ингээд өөрөө амир хэмхрээд одоо юу ч үүржиж ингээд тэрийгэ тоохгүй гэх уугаад байгаа хгүй тий. Тэгээд тэр болж сая шуугаар одоо юу төсөөлөд байгаа юм бол тэр шууг юу гэж бодож байна? Шуу ингээд яг анимашн эхлэх цагаас л ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр надад зүгээр ингээд дотор бодогдсон юм нь болохоор ингээд нэг тийм гэр бүл юм уу? Ингээл ууж хахтан тэр ямар ч Iceman дээр буусан чи Iceman ингээд унаацсан шүү дээ. Тэгэл тэгж унаацсан ч гэсэн дараа нь нөгөө залуу маань ингээд ганцаараа үлдээ сууж яхад буцаал өөр дээр нь суугаал. Нэг тийм гэр бүл чим шиг зүгээр миний бодлоор нэг гэр бүл юм шиг зүгээр санагдлаа. Ямар ч үед ингээл орхихгүй буцаж ирээл байгаа юм шиг. Тэр залууч гэсэн ингээл нөгөө ингээд шуугаа ингээл уг нь хараал ингээл хөрдөг тайрлах гэж байгаа юм шиг харагдаад. Тэгээс одоо яг энэ нөгөө нэг юм маань тэг бүрхэг байна те. Одоо энэ загасчилж байгаа газар маань бүрхэг юм уу, манантай юм уу, нэг тийм гой цэлмэг нартай өдрөл биш байгаа дээ те. Нэг манантай бүрхэг, нэг саарл өөр юм харагдахгүй. Тэгээ тэр дунд одоо гарч ирж байгаа нэг юм жоох амьд юм. Тэнд ерөнхийдөө нэг өхмөл байгаа байхгүй юу? Өхмөл, уйдгартаа, саарл байж тал агуу тийм нэг өнгө нэмсэн гой дуутай тэг ингээд нэг анхаарал татхууц нэг юм амьдралын баяр баясгал өвхүүц зүйл байгаа байхгүй тий. Магадгүй тэр нь одоо яг юм амьдралын зорилго ч юм уу тий. Чиний хэлдгээр гэр бүлэн ч юм уу. Нэг тэр хүнд амьдралын утга учирыг мэдрүүлж яадаг. Нэг тэр зүйлээр бас яг энэ шууг бас яг зүүрлээд байгаа юм болов. Ямар ч тухайн хүмүүс маань ингээд анхаарал татдаг байгаа байхгүй тий. Нэг шуу ингээл жиргээл гараал ирэнгүүтэй шуу руу ингээл анхаарал ойртоол тий. Тэгээ шуугаас өрөхгүй байгаа даа штэ тий. Тэгэхээр ямарчсан яг энэ амьдралд нэг өнгө нэмж байгаа. Тэгэхээр яг ийм нөгөө ууж байгаа үед бас хүний амьдрал нэг юм саарл байдаг юм аа. Гэж байгаа зүйлийг бас яг энэ анимашн дээр бас харуулж байж болох юм тий. Тийм байх тий. Тэгээд бас тэр яг Iceman-аар бас яг өөрийн дотоод хүн юм шиг эсвэл яг нэг өөрийн ингэж уруу татдаг зүйлс юм шиг. Тэгэл тэр шувуу нь болохоор ганц амьдрал юмж байгаа итгэл найдвар одоо хайр юу гэдэг мөрөөдөл гэр бүл найз нөхөд тэднийг илэрхийлээд байгаа юм шиг. Санагдлаа. Тэгээд яварчсан яг ингээд нөгөө нэг сая дүгүүлдэг тэр шууруу анхаарал дуслаа тий. Нөгөө уугаад дуусч байгаа биш. Бас яг ингээд юм саарл орчинд юмнууд зориггүй юм шиг, хийж байгаа юмнууд утгагүй байгаа юм шиг яг тийм байгаа боловч
Гэхдээ яг амьдралд бас яг юм өнгө нэмж байгаа урам зориг чинь сэргээдэг хайртай хүмүүс ч юм уу тий амьдралын зориг тэмүүлэл нэг энэ бүхэн рүүгээ бас яг анхаарах юм бол яг энэ саарл орчингоос гарах боломжтой байгаа дээ тий. Тэгээ энэ ч бас ингээд одоо яг энэ нууран дээр юм уу далаад дээр ингээд нэг завтай байгаад байгаа хгүй. Энэ бас айгүй сонирхолтой төрсөл байгаа даа штэ. Яа зүгээр ингээд юм гэртээ ууж байгаагаар гаргаж болоогүй нэ. Эсвэл яагаад зүгээр ойд ууж байгаа гаргаж болоогүй. Ингээд бүх юмнаас азлагдсан байгаа даа штэ. Тэг яг тэр завин өөрийн бас ингээд тэр далаагаас тэр уснаас одоо жихээс хамгаалаад байгаа тий. Тэгээ ингээд юм газраас хол болгоцсон. Тэгээ яг энэ магадгүй бас яг энэ орхины хамааралтай хүн бусдаас өөрийгөө нэг тусгаарлцдаг байдал байдаг штэ. Тусгаарлаад ойр тойрныхаасаа тусгаарлаад ингээд нэг өөрийнхөө агууд орчдөг. Нэг өөрийгөө өрөвддөг юм уу? Эсвэл би ингээд өрнө гарахаас гарч чадахгүй юм уу? Одоо эсвэл хинч намайг ойлгодгүй гэдэг нэг юм тусгаарлалтанд өөрийгөө оруулж чаддаг. Тэрийг бас турсалж байгаа юм болов уу гэсэн зүгээр надад тийм бас таамаг байна. Тийм байна тий. Тэгээ уулын дунд хийж болно шүү дээ тий. Модон дунд ч юм уу тий. Гэтэл яг нэг юм саарл дүнсгэр тэгээ гол дээр хийж байгаа, нууран дээр хийж байгаа нэг сонирм байл та. Тэгээ надаас бодгцсан одоо энэ мөсөн хүнээр Iceman энэ хүнээр бас нэг тийм ирээдүг нь харуулдаг байгаа юм шиг. Сүүлдээ ингээл хинхэрч унсан ирнээл ингээл нэг бодгоо басаар. Хэрвээ яг зогсоохгүй бол яг ийм болох юм шиг. Нэг тийм мэдрэмж төрлөө. Тийм байна тий. Гэтэ ямар ч тааш сүүлд нь манай хүмүүс маань шувуу руугаа хараад шилээ бол хаяад дууслаа. Тэр нь бас сайн байна тий. Бас ингээд нэг юм жоо найдар руулдаг гэдэг шүү дээ тий. Тэр хөрхөн шувууны хөрхөн жиргэг сонсоод ингээ анхаараад ингээд. Надаас яг таныг ярьж бодогдсон юм. Одоо яг ингээд шувуугаар илэрхийлж байгаа одоо өөрийн хайр дурлал мөрөөдөл итгэл найдвар тэрлүүгээ ингээд хараад эхлэх юм бол одоо шилээ хайж чадах юм шиг. Тийм байна тий. Тийм надад тиймээс итгэл найдварлуугаа бас та бүхэн хараарай, харилж байгаа руугаа хараарай гэж ер нь тийм бодол надад төрлөө. Тэгж бас та бүхэндээ бас хэлмээр. Тэгэхээр яг таны амьдралд одоо сая шувуу мэт байгаа зүйлс бол байгаа штэ. Таны хүүхдүүд байж болно те. Эсвэл таныг үнэлдэг, таныг хайрладаг тэр ганц нэг хүн ч гэсэн байгаа штэ. Бүх хүмүүс таны эсрэг бол биш штэ те. Таныг ойлгох тэр найз нөхдүүд юм уу? Таны байгаар чинь хайрладаг, таны төлөө зогсдог, таны хань ижил юм уу те? Таны гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэл байгаа юм уу те? Тэр гэр бүлийнхнийгээ төлөө хайрлсан сэтгэл байгаа юм уу яг? Эсвэл таны яг ингэ юм хийж бүтээ гэсэн өмнө тавьж ирсэн зорилгууд байна уу? Тэмүүлэл байна уу? Та тэрлүүгээ таас анхаарч эхлээрэй. Тэгэх юм бол та яг гартаа байгаа шилийг бас хаях боломжтой байх нэ. За ийм болоо. За сүүлд нь энэ дээр болохоор нэг хүнийг сэдвүүлсэн гэж гарч ирсэн юм билэ. Sterling Hayden гэдэг хүн байна. Магадгүй энэ хүний амьдралаас сэдвүүлсэн юм байна. Сайн яг хэлж мэдэхгүй байна. Энэ хүнээс ямар тач сэдвүүлсэн гэж гарч ирсэн. Гарч ирсэн байна тий. Sterling-ийн одоо дуу хоолой. Тэгээ жоохон төстэй байна тий. Царайнд. Тий, царай нь бол яг төстэй. Тийм байна тий. Тэгээд 1982 онд хийсэн юм байна шүү дээ. Энэ хүний түүхийг бол яг сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ магадгүй энэ хүн яг тэр шувуу руугаа ингэж хайрлаж байгаа зүйл үрдүгээ харснараа яг одоо архийг хайсан байж магадгүй ингэ зүгээр миний талаар орж ирлээ. Гэхдээ бол мэдэхгүй байна. Та бүхэн хайгаад үзээрэй. За тэгээд та бас яг энийг үзээд танд сая видеог үзэхэд танд бас ямар сэтгэл төрсөн бэ гэдгийг таас доор комментараас та бичиж өгөөрэй. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.